Байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь та нартай нэгэн туулайн түүх гэдэг үлгэр ярьж өгье. За тэгэхээр нэгэн туулайн түүх гэдэг үлгэрээ ярьж эхлэхээс өмнө багш нь нэг онцлог та нараасаа таалахъя. Тэгэхээр өнөөдрийн үлгэрийн маань нэг гол дүр болох нэг амьтныг бид нар таах ёстой. За багш нь та нарт яаж яана вэ? Түлхүүр үг хэлээд өглөө штэ. Энэ бол амьтан байх нь тий. За онцгой таахад бэлнэ. За хөр дуутай, хүрэн цэмбэн дээлтэй, гал шар нүдтэй, ганцаар суудаг заяатай. Тэр юу вэ? За багш нь дахиад хэлье. Хөр дуутай, хүрэн цэмбэн дээлтэй, гал шар нүдтэй, ганцаар суудаг заяатай. Тэр юу вэ? За нүднийх нь өнгө ямар байх нь вэ? Шар байх нь штэ. Тэгэхээр бид нар шар өнгөтэй юу яаж болох вэ гэдэл нүдтэй гэл хайж эхлэх нь тийм ээ. За тийм ээ. Энэ бол шар шүү. За тэгэхээр үлгэр домогч шар шүү маань яадаг вүлээ? Ер нь амьтдыг дандаа нэг ахалсан, тэгээд арга замын зааж өгсөн тийм ухаантай амьтны дүрээр гардаг тийм ээ. Энэ үлгэр дээр маань харин шар шүү маань ямар дүртэй байх нь вэ? За хамтдаа сонирхцгоё. Нэгэн туулайн түүх. Туулай үнэхээр залхсан байлаа. Түүнд гэр нь хитрхи жижигхэн санагдаж байв. Тэр үргэлжил үнэхээр тавчуу юм аа. Энд амьдрах ямар ч арга алга надад илүү том байр хэрэгтэй байна гэж гомдлоно. Олон өдрийн турш өөртөө гомдлон суусан туулайд нэгэн мэргэн санаа төрөв. Юу юм бала? Тэр буудан дээрээс босон харайж, "Тийм ээ, би сайхан санаа оллоо. Шар шуун дээр очих хэрэгтэй юм байна. Тэр ухаалаг учраас надад тусалж л таарай" гэж хэлээд шар шувуу руу хар хурдаараа харайлгав. Түүнийг очиход шар шувуу модон дээр сууж байв. "Манай гэр хитрхи жижигхэн байна" гэж туулай гомдлоход шар шувуу, "Тэгэхээр чи гэрээ илүү том болохыг хүсэж байгаа юм биз дээ" гэд хэсэг зуур бодол хийснэ. "Чи бүх ах дүүсээ гэртээ урь" гэв. Энэ үгийг сонссон туулай, "Үнэн гэж юу? Энэ арга надад тус болно гэдэгт та итгэлтэй байна уу?" гэж лавлан асуулаа. Шар шувуу, "Тийм ээ, энэ чамд тус болох цорын ганц арга" гэж итгэлтэй наргагүй толгой дохилоо. Туулай баг зэрэг гайхсан ч хэлснийг нь дагахаар болов. Тэр өдөр туулай бүх ах дүүсээ гэртээ өрөв. Байшинд төвчхийн аргагүй шахацалдаан үүсгэд туулай шар шувуун дээр дахин очиж ах дүүсээ бүгдийг нь цуглууллаа. "Өрөөнд маш бага зай үлдээд байна. Би яах хэрэгтэй вэ?" хэмээн асуулаа. Шар шувуу инээмсэглэснэ. "Тэгвэл бүх найзуудаа урь" гэхэд туулай бүр гайхаж хоцров. Нүдээ том болгон гайхсан туулай, "Тийм бага зай үлдчихэд байхад дахиад найзуудаа урах хэрэггүй" хэмээн дуу алдахад шар шувуу, "Тийм ээ" гэж тайван гихчин хариулав. Туулай шар шувууны хэлснээр бүх найзуудаа гэртээ өрөв. Найзууд нь нэг нэгээрээ байшинд орцгов. Бүгдөө орвол яах вэ хүүхдүүдээ? Багтахгүй штэ, байшинд маань яасан зай байгуулагдсан байгаа болохоор тийм ээ. Туулай зочныхоо орооны яг голд балмагдан зогсноо. Гэртээ алхагч зайгүй болсон туулай, "Ёстой балаа юм, надад хөдлөгч зай алга" гэж бухтнав. Тэр ах дүүс найзуудынхаа дундуур шахацалдан байж гэрээсээ гараад шар шувуун дээр дахин очлоо. "Надад туслаач. Таны зөвлөгөөг дагсан чинь манай гэрт ямар ч зай байхгүй болчихлоо. Надад багтах газар ч олдохгүй байна" гэсэн туулайн үгийг сонсон
шар шувуу. Сандрах хэрэггүй дээ. Тэдэнд гэрлүүгээ яв гээл хэлчих хэмээн тайвнаар хэлв. Туулаа гэртээ буцаж очин ах дүүс найз нөхдөдөө манайд зочилж ирсэн та бүхэнд баярлалаа. Одоо та нар минь гэр гертээ харих цаг боллоо гэхэд зочид нь баярлснаа хэлээд гэр гэрийнхээ зүг явцгаав. Гэрээс нь сүүлчийн зочин гарч явхад туулаа хоосон байшингаа нүд тойруулан харлаа. Байшин нь цэлгэр уужим саруулхан санагдаж байв. Тэрээр маш баяртайгаар дэвгцэн миний гэр үнэхээр том юм байна. Баярлалаа шар шувуу минь. Та үнэхээр ухаантай юм хэмээн хашгирчээ. За ингээд үлгэр маань дууслаа. Тэгэхээр энэ ямар туулааны түүх уншиж багш нь? Уулын бугыг хараад унсан бухаа голов гэж одоо Монгол ардын сайхан зөөр үг байдаг. Өөрөөр хэлэх юм бол илүү гоё юм хараад яг одоо байгаа зүйлээ яаж яана вэ? Голох сэтгэл төрдөг байх нь штэ, тийм ээ? Бид нар ч гэсэн тэгдэг. Бид нар ч гэсэн гоё шин тоглоом харуул авмаар байдаг. Гоё шин ховтос харуул бас авмаар байдаг штэ, тийм ээ? Тэгээд бас урагдаагүй. Ерөөсөө яагаачгүй байгаа бүх юм ямар байдаг вүлээ? Шинээр солимоор байдаг, тийм үү? Хэрвээ бид нар тэх юм бол энэ туулаа шиг болох нь штэ. Энэ туулаа маань ганцаархан амьдардаг мөртлөнгөө байшингаа яалаа. Хитрхий давчуу байна гэд, тийм ээ? Тэгсэн шар шувуу болохоор яалаа өгтөдөө хамгийн зөв аргыг зааж өгсөн, тийм ээ? Эхлээд бүх ах トゥ нарыг дуудчих гэсэн. Тэгсэн чинь гэртэн жаахан зайвалдлаа яана гэд очисон чинь дахиад найзуудаа дуудчих. Тэгсэн чинь яалаа гიშгш алхагч зайгаа олцдог, тий? Тэгээд дахиад шар шуун дээр очисон чинь шар шувуу. Одоо тэгвэл тэднийгээ гэртээ харгээд хэлтээ гэд. Бүх чачиж явсны дараа туулаа ганцаараа гэртээ үлдээд яалаа. Миний гэр чинь яасан уужим саруулах юм бэ гэдгээ мэдсэн шүү дээ, тийм ээ? Бага юмдаа сэтгэл хангалуун байх ёстой ах нь, тийм ээ? Надад байгаа учраас гэтэл тэр зүйлгүй хүмүүс бас энэ дэлхий дээр зөндөө олон байгаа шүү дээ, тийм ээ? Тийм учраас надад байгаа учраас би яах нь байгаа зүйлдээ баярлаж талархах хэрэгтэй болох нэ. За ингээд өнөөдрийн үлгэр маань энэ хүрээд өндөрлжээ. Маргааш үлгэрээр дахин уулзтлаа. Баяртай өгтөдөө. Сайхан амраарай.